Яг одоогоор юу болоод байна гэвэл эвсэж хилцэж тохиролцсон асуудлуудаасаа Монгол Ардын Хувьсгалт нам бутсан ийм одоо бичгүүдийг бидэнд албан ёсоор эргэлж ирсэн. Тухайлбал орон нутгийн сонгуульд оролцохдоо тухайн орон нутагт авсан иргэдийн төлөөлөгчдийн хуралд авсан суудлын тоо, саналын тоог харгалзнаа гэдгийг 2012 оны улсын их хурлд авсан саналын тоог харгалзаж үзнэ гэж нэг өөрчлөлт. Дээр нь квотуудыг тогтоохдоо одоо Монгол Ардын нам 80-аас 70% үлдсэн 20-30% Монгол Ардын Хувьсгалт нам байна гэдгийг нэмж оруулах. Мөн засаг даргыг иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хоёрыг авсан суудлаас үл харгалзан сөөжлөн тавина гэдэг ийм гэдэг саналыг урд өмнө тохирсон байдлуудаас буцагдсан ийм одоо саналыг бидэнд ирүүлсэн. Санал бичгийн талбарт бол урд өмнө тохирсон энэ саналуудаас буцахгүй гэдгийг бол албан ёсоор баталгаажуулсан байсныг та бүгдээрээ мэдж байгаа. Ийм харамсалтай нь одоо сонгуулийн ерөнхий хорооны 3 сарын 24-ний 87 дугаар албан тоотор бол намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг 20-ноос өмнө буюу өнөөдрөөр дуусгар болгож одоо төрийн аудитын байгууллагад хөрвүүлэх тухай заалт. Тэгэхээр ийм цаг хугацаа ийм бага байгаа үед тохиролцооноос буцаж байгаад бол үнэхээр харамсаж байна. Бидний хувьд бол цаг хугацаа том бага байгаа. Ийм учраас одоо Монгол Ардын Хувьсгалт намын ажлын хэсэгт бид нар энэ одоо санал бичигт оруулах гэж байгаа энэ саналуудад буцааж авах олон салаа утгахгүйгээр цаг хугацаа идэх агуулгагүйгээр эцсийн хариугаа өгөхийг бид нар одоо шаардсан байж байгаа. Хэрвээ бидний одоо хүсэл тавьсан тэр хугацаанд хариугаа ирүүлэхгүй бол Монгол Ардын намаас гарч байгаа ажлын хэсэг бол одоо намынхаа төлөөлийн байгууллагууд одоо хамтарч орох боломжгүй гэдэг юм байр суурийг оруулахаар одоо төлөвлөж байгаагаа та бүдд мэдгдэж байна.